Сүүлийн үед Японд монгол залуучууд маань тэгэхээр орон сууц болон байр тэгэхээр худалдаж авах болсон байна. Туристийн байранд их мөнгө төлж авахаар тухтай орчинд 50 сайхан амьдрий гэсэн бололтой залуучууд олон байх шиг байна. Өнөөдөр миний хувьд өөрийн туршлага болон өөртөө хэдэн мэдээлэл та бүхэнтэй хуваалцаад Японд байр авах талаар ярилцъя гэж бодлоо. Өнөөдөр имчилгээ маань үзээрэй. Бэлэн мөнгөөр Японд байр авах гэж байгаа бол ямар нэгэн шаардлага анхгүйгээр байраа шууд авах боломжтой байдаг. Харин банкны зээлийн тамагтаад байр авахын тулд дараах хэд хэдэн шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй байдаг. За эрүүл мэндийн ямар нэгэн асуудалгүй. Өмнөх жилийн нийт орлого 3 сая yen-ээс дээш байх хэрэгтэй. Өөрөө бизнес эрхэлдэг байвал тасралтгүй 2 жил үйл ажиллагаа явуулсан. Өмнөх жилийн нийт орлого бас 3 сая yen-ээс дээш байх хэрэгтэй. Хамгийн багтаа тий. Дээрэс нь 20-65 насны Япон улсын иргэн эсвэл Японд амьдрах визтэй, age visa буюу амьдрах визтэй гадаадын иргэн эсвэл Япон хүнтэй гэр бүл болсон гадаадын иргэнд ерөнхийдөө зээл өгдөг тийм нийтлэг шаардлага байд юм байна. Амьдралын визгүй, ажлын визтэй хүнд бас байрны зээл бас гарах боломжтой байдаг. Тэгэхээр өнөөдөр энэ талаар яг бөөнөрөө ярилцъя. Японд амьдрах визийг хэвчлэн 10 жил тасралтгүй амьдэрсэн. Дээрээс нь тэр дундаа ажлын визийг 5 жилийн виз авсан хүмүүст хэвчлэн амьдрах виз өгдөг. Тийм болохоор амьдрах визээ аваад Японд байр авах юм бол дор хаяж 10 жил хүлээх шаардлагатай болно. Тэрнээс өмнө ажлын визтэй тий. Ажлын визтэй хүн бол Японд байр авах боломжтой. Миний хувьд болохоор ажлын виз аваад 4 жил ажиллаад Японд ирээд нэг 7 дахь жилдээ Японд байр авсан байдгийн. Ажлын визтэй хүн зээл авахын тулд нэг дараах хэдэн шаардлагуудыг хангасан байвал ерөнхийдөө зээл гарах боломж нь нэлээд өндөр болно. Ажилласан жил нь дор хаяж 3-аас дээш жил ажилласан байх. Жилийн орлого нь багадаа 4 сая yen-ээс дээш байх ёстой. Тэгээд нэг газар тогтмол амьдэрсэн байх ёстой. Олон газар ингээл богино хугацаанд олон газар нүүд суугаад байх юм бол банк бас тэрийг доктор сууршилгүй гэж үздэг юм байлээ. Бас үндсэн ажилтан байх хэрэгтэй. Сүүлд нь тодорхой хэмжээний хадгаламжтай байх хэрэгтэй. Тухайн авах гэж байгаа байрныхаа дор хаяж 10%-ийг гаргах хэмжээний банкад гаргах хэмжээний хадгаламжтай байх хэрэгтэй. Тийм байвал ерөнхийдөө зээл гарах магадлал бол нэлээд өндөр болно. Дээрээс нь тэгээд бас таны ажиллаж байгаа компани чинь бас хардаг. Олон ажилтнтай, нэр хүнд томтой тийм том компани байх тусмаа гарах магадлал нь нэлээд өндөр болно. Ерөнхийдөө эдгээр шаардлагуудыг хангаж ивэл ажлын визтэй хүн Японд байр, орон сууц зээлээр авах боломжтой гэсэн үг. Гэхдээ бүх банк байрны зээл өгдөггүй юм байна лээ. Миний мэдгээр бол Mitsui Sumitomo Ginko буюу Mitsui Sumitomo банк нь яг ажлын визтэй гадаадын иргэдэд зээлийг бол олгодог. Зээлийн хэмжээ болон хүүгийн талаар ярилцъя. Зээлийн хэмжээ бол таны нийт өмнөх жилийн орлогын 6-аас 7 дахин үржүүлсэн дүнтэй тэнцэх хэмжээний зээлийг та авах боломжтой байдаг. Таны өмнөх жилийн нийт орлого за 4 сая yen байлаа гэж үзэхэд таны авах боломжтой зээлийн дүн 24 саяас 28 сая yen-ийн байр орон сууц судалдаж авах боломжтой гэсэн. 5 сая yen байх юм бол тэгээд 30 саяас 35 сая yen-ийн байр авах боломжтой гэх жишээ нэ тий өсөд явна. Банкны зээлийн хүүгийн хувьд бол банкнаас шалтгаалаад янз янз. Сүүлийн үед Япон жилтгүү гадаад жилтгүү авж байгаа энэ Fratto Sanjugo гэдэг тийм зээлийн хөтөлбөр байгаа. Урт хугацааны зээл буюу 35 жилийн зээл. Тэгээд энэ хөтөлбөрийн хүү нь болохоор дунджаар жилийн 1.8-аас 3.5% үүтэй байд юм байна. Японы орон сууцны зээлийн хүүн 2 төрөл байдаг бөгөөд Kotei Kinri буюу тогтмол ерөөсөө өөрчлөгддөг хүү, Hendo Kinri буюу эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад дээшээ доошоо өөрчлөгддөг 2 төрлийн хүү байдаг. Hendo Kinri нь болохоор
арай илүү бага хүүтэй байдаг. За дараа нь хэдлээ байр орон сууцны үнийн тухай асуулаад үзье. Өмнө нь би Японд байр авах уу бичлэгээрээ одоо ашиглаж исэн Sumo гэдэг энэ сайтнаас хідэн байр хайгаад үзье. Токиогийн одоо энэ Кацушикакугээр харахад шин төр орон сууц болохоор 3,980 мянга буюу 39 сая йентэй байна. Машины зогсоолтой 75 м2 байр юм байна. Тэгээд энэ Токиогийн ерөнхийдөө Кацушикаку зүүн захт нь байдаг. Тэгээ ерөнхийдөө орон сууцнууд нэг иймэрхүү шинэ орон сууцнууд тийм иймэрхүү үнэтэй байна. За энэ 3,180 мянга буюу 31 сая 800 мянган йен. Бас машины зогсоолтой 100 м2 тиймээс хөөрхөн том юм байна. За дээшээгээ Токиогоос жоохон гараад Сайтама руу шинэ байрнууд хэр байна хараад үзье. 2,990 мянга буюу 29 сая 900 мянган йен. Нэлээд том зогсоолтой 2 машин бараг зогсчгоор юм байна. 300 манд ерөнхийдөө боломжтой байр авах. Тэгээ байгаа байршил галт тэрний зогсоолоос хэр ойрхон хоол зэрэгсээ шалтгаалаад тэгэл 2,980 мангаас нэг 400 мянга орчимд бол ерөнхийдөө боломжтой байр шинэ байр бол авахар харагдаж байна. Хуучин ховын орон сууцнууд ямар шиг үнэтэй байна хэвлээ судаад үзье. Нэг байршил дээр дахиад хараад үзье. Энэ жишээ нь 1995 онд баригдсан ийм байр 2,980 мянга гэж арай л үнэтэй үү те. Ер нь Токио дотроо хуучин байрнууд ч гэсэн нэлээд үнэтэй харагдаж байна. Энэ жишээ нь 1998 онд баригдсан байр 3,780 мянга буюу 37 сая йен. Тэгвэл Токиогоос гараад Токиогийн хажуудлын аймаг Чибагаас хараад үзье. Энэ жишээ нь 2013 онд баригдсан Экитэйгээ жоохон ойрхон байр юм байна. Тэгээ 32 сая йен гэж байна. Энэ бас Чибад байдаг байр 2,780 мянга гэд нэлээд гаднаасаа бол нэлээд цэвэрхэн харагдаж байна те. Экинээсээ бас 13 мэт гинэ. 2018 онд баригдсан 7 жил болж байгаа байр байна. Тэгээ хэдүүлээ энийг хэрэг зээлэнд хамрагдаад байх юм бол сар бүр хэдийг төлөх юм байна хараад үзье. Түрүүн би зээлийн хүүгийн талаар ярьсан. Тэгээ зээлийн хүүг бол яг нэг дунджаар нэг 2.5%-аар аваад үзье те. Тэгээд жил нь болохоор 35 жилээр бодоод үзэхэд сар бүрийн төлөлт нь нэг 9.9 мянга 10 мянга орчим 100 мянган йен орчим гэсэн үг те болохоор харагдаж байна. Гэтэ хүүн бол заавал яг энэ 2.5-аар байна гэж байхгүй. Энээс ихч байж болно. Энээс бүр багч байсан байж болно шүү. Таны хандсан банк зэрэгс шалтгаалаад янз гарч ирнэ. За дараа нь хэдвэл маншин буюу орон сууц те. Орон сууцны үнийн дүнг хараад үзье. Энэ болохоор хуучин орон сууц байна. 26 сая йен гэж энэ Токиод байрлалтай. Экинээсээ 19 минут тийм байр байна. За энийг хэдлээ төлбөрийг хараад үзье те. Хүүгийн адилхан 2.5% гээд 35 жилээр аваад үзэхэд зүгээр энгийн хувийн орон сууц авснаас илүү 2 мянга илүү төлж байгаа. Том орон сууцны хувьд бол засвар үйлчлэгээ нийтэд нь ингээд бүх айлуудаас тогтмол мөнгө хурааж аваад засвар үйлчлэгээ хийдэг байгаа. Тэр нь орно. Дээрээс нь хог болон одоо тэр цахилгаан шат мат те янз янзын тийм канны хий удирдлагын төлбөр гэх юм уу одоо үйлчлэгээний хөлс гэх юм уу бас сар болгон одоо илүү төлдөг байгаа. Тэрнээсээ гадна зогсоолын мөнгө гэж бас давхар төлнө. Одоо жишээ нь энэ байрыг харж үзэхэд 5,000 йен буюу 5 сая орчмыг дахиж нэмж сард зогсоол дээр төлнө гэсэн үг. Харин хувийн орон сууц авах юм бол засвар үйлчлэгээ мөнгөө бол та өөрөө бүгдэнд хариуцлахаар өөрөө засвар үйлчлэгийг хийнэ гэсэн үг. Канри хий гэж бол гарахгүй. Зогсоол хэрэг хувийн орон сууц зогсоолтой байх юм бол бас зогсоолын мөнгө бас гардаг байгаа. Тэгээ янз янзын байршил, янз янзын байрнуудыг та нар өөрсдөө судлаад үзээрэй. Янз янзын үнэтэй, янз янзын байрнууд байгаа тийм. Тэгээд өөр тохирсон байраа сонгоорой. Байр авахд анх гарах зардлын хувьд зарим банкнууд Атамакин буюу байрны зээлийн үнийн дүнгийн бас нэг тодорхой хувь
хэмжээний хувийг заавал хийсэн байх ёстой гэж үздэг. Митсу Сумитомо Гинко бол ямар нэгэн толгой мөнгө тий оролцуулахгүйгээр бас зээл авах боломжтой байдаг. Хэдий толгой мөнгө буюу урьдчилгаа оролцуулахгүйгээр зээл авах боломжтой ч гэсэн тэрнээс гадна маш тийм олон зардлууд гардаг. За эдгээрийг би одоо эхнээс нь дурдаад явъя. За нэгт нь болохоор банкны шимтгэл гэж авдаг. Банкны шимтгэл нь 2.2%. Одоо таны авж байгаа зээлийн хэмжээний 2.2% тий 30 саяар йенээр байр авлаа гэж бодоход 660 мянган йенийг банкны шимтгэлд төлнө гэсэн үг. Мэдээж дүн өсөх тусам өсөөл явна. За дараа нь болохоор Kasai Hoken гэдэг байгаа тий. Байр орон сууцны одоо даатгал ямар даатгал сонгосноос шалтгаалаад 150 мянгаас 500 мянган йен орчим байт юм байна. Үл хөдлөх хөрөнгө, зуучлалын хөлс, тэгээд үл хөдлөх хөрөнгийн татвар, бүртгэлийн хураамж гэж байна. Одоо үл хөдлөх хөрөнгийг өөрийнхөө нэр дээрээ болгохын тулд өмгөөлөгч хөлсөлж аваад тэрийгэ бүртгүүлдэг. Тэрнээс тодорхой хэмжээний мөнгө ордог. Нэг дунджаар 100 мянгаас 200 мянган йен орчим. Банкны тавигдж байгаа шаардлагаа хангаад 2 өмгөөлөгч хүртэл аваад бүртгэлээ хийлэгдэг байгаа. Тэгээд ерөнхийдөө анх гарах зардлуудыг ингээ бодоод үзэхэд урьдчилгаа мөнгө тий Атамаки буюу урьдчилгаа мөнгө орохгүйгээр ерөнхийдөө тэр тухайн авж байгаа байрны үнийн дүнгийн 6-аас 10% орчим гарна гэд тооцоолоод үзэх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь та ямар байр авснаас шалтгаалаад байрандаа бас хийх юмнууд чинь зөндөх гарч ирнэ. Мэдээж шинэ байр авсан тохиолдолд бол одоо кондишн, хөшиг тогтоогч зэрэг юмас хавлаад бүх юмаа өөрөө их шаардлагатай болно. Галтгооны тавилга, өмнө яг хэрэгжилж исэн юмнуудаа хэрэгжилж болно. Тэрнээсээ гадна бас нэлээд их зардал гарна. Дээрээс нь сүүлд нь ингээ базаад хэлэхэд байр авах нь бол миний хувьд бол зөв шийдвэр гэж болоо гэж бодож байна. Манай гадаад амьдардаг залуучууд бол мэднэ. Маш өндөр хэмжээний түрээсийн төлбөр төлдөг. Харин тэрийг өөрийнхөө байрныхаа зээлэн төлөөд явах юм бол тэр нь болохоор ирээдүйн одоо хоримтлал гэж би одоо харж байгаа. Тийм болохоор үйл хөдлөх хөрөнгө оруулалт хийвэл зөв шийдвэр болоо гэж бодож байна. За тэгээд манайхан хичээгээрэй.